Мэдээ үргэлжилж байна. Ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх 2026 оныг залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бүрэлдэхүүний 38 гаруй хувийг дэслэгчээс хошууч хүртэлх цалтай залуу офицерууд эзэлж байгаа бөгөөд тэдний 60 орчим хувь нь орон нутагт үүрэг гүйцэтгэж байна. Иймд тус хөгжлийн жилд албаагчдын нийгмийн баталгаа ажиллах орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор 50 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад 2023 оныг залуу офицерын жил, 2024 оныг ахлагчийн жил, 2025 оныг ахлах офицерын жил болгон зарлаж, албаагчдын нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг бодлогын түвшинд сайжруулсан. Харин 2026 оны хөгжлийн жил нь залуу боловсон хүчнийг чадваржуулах, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд чиглэж байгаагаараа онцлогтой байна. Тэгэхээр залуучууд маань энэ дотор бахархмаа зүйл бол залуучууд салин нэмээд өгөөч. Гэсвэлтэйгээр бид нар мэдээллийн технологийн шилжилт, хэмэл оюун ухаан, шинжлэх ухааны технологийн дэвшилтэд уялдсан энэ нийгмийн бий болж байгаа эрсдэлтийн хариу арга хэмжээ авч чадамжтай шинэ ур чадваруудад бидний сургаад өгөөч. Ялангуяа олон улсын стандарт, олон улсын сургалтын байгууллага, олон улсын хамтын ажиллагаанууд бид нар ур чадвараа нэмэгдүүлмээр байна буюу гадаад хэл технологийн ур чадвар нэмэгдэх холбоотой саналууд их ирсэн. За байгууллага төсвийн залуу офицерууд маань оролцож байгаа учраас энэ жил ерөнхийдөө залуу офицеруудын нийгмийн асуудал, ялангуяа ажлын байранд их байр суурь гэх юм уу те яг хувь хүний хөгжил хөгжлийнх нь чиглэлээр нэлээдгүй бас ажил зохион байгуулах болов гэж миний хувьд бас бодож байна. За манай байгууллагын өрөөнд бас яг залуу офицеруудынхаа байгууллагт яг ямар оролцолт ажилдаг вэ те. Яг нийгэмд чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулах гэдгээ бид нар бол нэлээдгүй бас төлөвлөж яг арга хэмжээнд тусгасан байгаа. Залуу офицеруудын хөгжлийн жилийн хүрээнд ямар хүлээлт хүсэлтэй байгааг тэднээс асууж судалсан байна. За энэ хүрээнд 2026 онд офицеруудын мэргэжлийн ур чадвар, гадаад хэл манлайллыг хөгжүүлэх, гадаад дотоод сургалтанд хамруулж мэргэшүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж байгаа албаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, албаагчдын гэр бүлийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьсон байна.